Орчлон ертөнц бол ухамсарын тусгал юм. Таны амьдралд тохиолдож буй бүхэн, таны бодит байдал, таны туулж мэдэрч буй бүх зүйл бол анхаарлыг тань өөртөө татах гэсэн нэгэн ёсны сорилт мэт байдаг. Огторгуйн биетүүд нарны эргэн тойронд эргэлддэгтэй адил таны бодол, мэдрэмж, төсөөлөл, биеийн сэрэл бүхэн таны юунд эрч хүчээ зориулж байгаагаас бүхэлдээ хамаарна. Таны үл тоомсорлсон зүйлс таны туршлагын ертөнцид аажмаар оршин байхаа болно. Харин бэрхшээл нь бид энэ үйл явцыг ихэвчлэн ухамсаргүйгээр туулж байдгаас үүддэг. Таны амьдралд юу ч болж байсан хэрв та түүнд анхаарлаа өгөхгүй гэж шийдвэл тэр нь заавал таны дотоод туршлага болох албагүй. Энэ нь анх сонсоход эсрэг тесрэг мэт санагдаж болох ч эргцүүлэн бодох үйс үнэн юм. Та анхаарлаа зориулахаас татгалзах үед үйл явдал, нөхцөл байдал таны чичирхийллийн хэмнэлд нөлөөлөх хүчээ алддаг. Таталцлын хуулийн тухай ярихдаа бодлыг, бодит байдлыг бүтээгч хэмээн олонтой өгүүлдэг. Гэвч бодол гэдэг өөрөө дангаараа хоосон савдуудын зүйл. Тэд ердөө таны анхаарахын төлөө өрсөлдөж байдаг. Тэдэнд тийм гэж ирч хүч өгөх үү? Эсвэл үгүй, баярлалаа гэж өнгөрөөх үү гэдгийг шийдэх хүч таны гарт бий. Бодол бүр таны энергийн урсгалыг чиглүүлж, улмаар орчлон ертөнц хэрхэн хариу өгөхийг тодорхойлдог. Тиймээс орчлонтой ярилцах түлхүүр нь эерэг өнгө аястай бодлууд руу ирч хүчээ чиглүүлж, сөрөг долгион цацруулж буйг үл тэтгэхэд оршино. Орчлонтой хэрхэн ярилцах тухай энэ аяллаа эхний алхам бол өөрийн анхаарлаа юунд хандуулж байгааг анзаарах явдал юм. Та энэ хорвоод мэндэлсэн мөчөөс эхлэн орчлон ертөнц танаас чи юу хүсэж байна вэ гэж асууж байдаг. Хүслээ орчлонд зөв ойлгохын тулд энергийн хэлийг ойлгох хэрэгтэй. Учир нь орчлон үг хэл, өгүүлбэрийг биш, таны чичирхийллийн хариу үйлдэлийг уншдаг. Таны орчлонд өгч буй альва хариу үйлдэл бүхэн тийм ээ, үүнээс надад дахиад өгөөч гэсэн дохио мэд хүлээн авагддаг. Энэ зүй тогтлыг ойлгоно гэдэг бол юутай холбогдож, юуг тэтгэхээ сонгон мэдэх урлагийг эзэмшихтэй адил. Чадварлаг удирдаач, найрал хөгжмийн зэмсэг бүрийн дууг алийг нь тодруулах, алийг нь намсгахаа сонгодог шиг бид ч мөн анхаарлаараа ямар бодол, ямар мэдрэмжийг хүчирхэгжүүлэхээ сонгодог. Бид бодит байдлынхаа тодорхой нэг тал дээр анхаарлаа төвлөрүүлэхдээ үнэндээ түүнийг улам өсгөж, улам чангаруулахын төлөө санал өгч буй хэрэг. Харин тодорхой бодол, нөхцөл байдалд анхаарлаа зориулахгүй байх үедээ бид энэ нь миний туршлагад байхыг хүсэхгүй байна гэсэн дохойг орчлонд илгээж байдаг. Энэ ухаарлал нь бид бодит байдлаа хамтран бүтээх үйл явцад ямар асар их хүчтэй оролцогч болохыг харуулдаг. Бидний анхаарал бол өөрсдийн сонголт, хүсэл, хандлагыг орчлонд дамжуулдаг сууг бөгөөд амьдрахын маань аялгау ямар байхыг тэр их тодорхойлдог. Хоёр дахь чухал зүйл бол одоо цаг дээр бодож, одоо цаг дээр ярьж сурах явдал. Орчлон ертөнц хязгааргүй мэрэгэн ухаандаа зөвхөн одоог л бодит байдал хэмээн хүлээн зөвшөөрдөг. Өнгөрсөн ба ирээдүйн тухай бодлууд гарч ирж болно. Гэхдээ тэд бол цуурай төдий. Орчлон ертөнцийг ухамсарын илэрхийлэл гэж үзвэл бодох үйл явц өөрөө тэр өргөн уудам оршихуйтай харилцаж буй нэг хэлбэр болж таарна. Гэхдээ орчлон бидний бодол мэдрэмжийг бидний төсөөлдөхтэй яг адилхан байдлаар ойлгодоггүй. Жишээлбэл та байнга би амжилтанд хүрнэ гэж хэлдэг байлаа гэж бодъё. Тэгвэл орчлон үүнийг би амжилтыг яг одоо хүсэхгүй байна гэж сонсож мэднэ. Харин үүний оронд та хүсэж буй зүйлээ аль хэдийн эзэмшсэн мэт мэдэрч эхлэх хэрэгтэй. Боломжтой бүх бодит байдал аль хэдийн оршиж байдаг бөгөөд түүнд таны хүсэж буй хувилбарч багтана. Та түүнийг аль хэдийн олсон мэтээр мэдэрч эхлэхэд орчлон таны бодит байдлыг түүнд нийцүүлэн аажмаар хэлбэржүүлж эхэлнэ. Эндээс гарч ирэх гүн утга нь бид өөртөө татахыг хүсэж буй зүйлээ аль хэдийн өөрийн болгосон мэт мэдэрч сурах ёстой гэсэн санаа юм. Оршихуйн уудам тарган идэл мэт сүлжилтсэн энэ орон зайд бүхий л боломжит бодит байдал аль хэдийн оршдог. Түүний дотор бидний эрэлхийлж буй тэр ховж бий. Бид одоо агшинд бүрэн оршиж, хүссэн зүйлээ аль хэдийн биелсэн мэт мэдэрч эхлэх үед өөрсдийн чичирхийллийн хэмнэлийг орчлонгийн бүтээлч хүчтэй тааруулж эхэлдэг. Иймээс орчлонтой харилцана гэдэг нь зүгээр нэг хүслийг хэлэх төдий биш. Харин тэр хүслийнхээ биелсэн төлөвийг энэ л мөчөд биеэрээ тээж амьдрахыг хэлнэ. Орчлонтой хэрхэн ярилцахыг ойлгох энэ замлын дараагийн чухал алхам бол ухамсараа тэлэх явдал. Үүнийг хийж чадна гэдэг нь дүрмэн тэр бүр ил харагддаггүй ээдрээтэй тоглоомыг эзэмшиж сурахтай адил.
Амьдрал бол шулуун шугамн өгүүлэмж биш. Харин хөдөлгөөнтэй, харилцан үйлчлэл бүхий тоглоом юм. Та түүнийг хэр зэрэг сайн тоглож чадах нь түүний олон толк хэмжээсийг хэр сайн ухамсарлаж байгаагаас шалтгаална. Үүнийг покерын тоглоомтой зүйрлэж болно. Хэрэг та туршлагатай тоглогчдын дунд шинэхэн хүн болж суугаа бол тэдний арга мэхэнд амархан автна. Үүнтэй адил та ухамсараа тэлж, орчлон дох тоо томшгүй ховсогч хүчин зүйлсийг анзаарч эхлэх тусам амьдралын нарийн төвөгтэй байдлыг илүү ухаалгаар жотоодох чадвартай болно. Энэ нь яг л тоглоомын хэрэгдээгүй дүрмүүдийг сурч байгаа мэт зүйл. Тэр дүрмүүдийг ойлгосноор та илүү зөв шийдвэр гаргаж, эцэст нь өөрийн бодит байдалд илүү их нөлөөтэй оролцож чадна. Ухамсараа тэлнэ гэдэг нь өөрийн дотоод ертөнцийг, бодлын хэв шинжээ, мөн өөрийгт нь хүрээлэн буй орчлонг илүү өргөн хүрээнд анзаарч ойлгохыг хэлнэ. Оршихуйн энэ тоглоомд хэдий чинээ олон ховсогчийг илрүүж ойлгоно, төдий чинээ ур чадвартай тоглогч болно. Ийм тэлсэн ухамсарыг хүлээн зөвшөөрөх үедээ та зүгээр нэг урсгалд хөгж яваа идэвхгүй оролцогч байхаа болж, харин хүсэж буй бодит байдагтайгаа нийцсэн сонголтыг ухамсартайгаар хийдэг жинхэнэ оролцогч болон хувирна. Дөрөв дэх алхам бол таныг чиглүүлдэг дотоод тохиоллын системээ сонсох явдал юм. Энэ нь энергийн асар удам, орчлон дунд зүгийг тань заах суужинд хэсэг үг. Орчлон хүний хэлээр ойз удаггүй, энергийн хэлээр ярилцдаг. Бодол үг хоёр олонтаа найдваргүй байж болно. Учир нь тэд таны жинхэнэ дотоод төлөвтэй тэр бүр давхцдаггүй. Харин таны мэдрэмж, дотоод зүн совинд хариу үйлдэлүүд, эдгээр нь жинхэнэ чиглүүлэх системтэй юм. Ямар нэг зүйл танд сайхан, зөв, дотоодод нийцтэй мэдрэгдэж байвал тэр нь таны жинхэнэ замтай нийцэж байна гэсэн үг. Харин ямар нэг зүйл таагүй, хүнд, дотоодод зөрчилтэй санагдаж байвал тэр нь таны үнэн мөн чанараас хазааж буйн дохио. Энэ чиглүүлэгт систем нийцэлдээр тогтдог. Танд нийцэж буйг даг, нийцэхүйг нь орхих. Сөрөг мэдрэмж төрүүлж буй зүйлд ач холбогдол бүүг. Эгогийн оюун ухаан заримдаа намайг дагуул таашаал олно гэж ятгаж мэднэ. Гэхдээ эгогоос үүдсэн хүсэл ба жинхэнэ дотоод нийцэл хоёрын ялгааг танд сурах нь чухал. Хэрв ямар нэг зүйл дотоодод чинь зөв сайхан мэдрэгдэж байвал түүнд итэг. Хэрв таагүй мэдрэгдэж байвал тавьж явуул. Ингэж та сайхан мэдрэмжийн үл ялэг мөрийг тууштай дагах тусам өөрийн жинхэнэ замтай улам их нийцэж, хит их хэрэгцүүлэн бодох хэрэгцээ аяндаа багасна. Одоо бид 5 дахь буюу сүүлчийн алхамд хүрч байна. Энэ бол давталтын хүчийг ашиглах тухай. Орчлон хэрхэн өрнөдгийг ойлгохын тулд өөрийн далд ухамсарын ертөнц рүү өнгөх хэрэгтэй. Учир нь далд ухамсар нь орчлонгийн ажиллах зарчмыг ихэд санагдуулдаг. Таталцлын хууль гол төлөв таны ухамсаргүй түвшнээс татаж авдаг. Харин ухамсарт оюун ухааны төр зүрийн байн солилддог бодлуудыг тэр төдийлөн тоодоггүй. Далд ухамсар нь ухамсар тухаанаас ялгаатай нь мэдээллийг няцаах чадваргүй. Тэрээр төвийг сагсан байдлаар бүхнийг баталгаажуулж, өөртөө хурааж байдаг. Мөн далд ухамсар бодит ба төсөөллийн ялгааг тэр бүр гаргаж чаддаггүй. Тиймээс өнгөрсөн үйл явдлыг дурсан санахад хүртэл яг одоо болжгүй мэт сэтгэл хөдлөлийг сэрээдэг. Иймээс одоо агшин дүнслэж байх нь маш чухал. Өнгөрсөн шархаа дахин эргүүлэн амьдраад байвал түүнтэй төстэй туршлагыг дахин өөртөө татаж, хуучин алдаагаа үргэлжлүүлэх магадлалтай. Түүнээс гадна далд ухамсар нь өөрөө зоригтой бүтэц биш. Ердөөл хадгалсан мэдээллийн сан юм. Тэр хамгийн их анхаарал авсан бүхнийг өөртөө шингээдэг. Үүнд таны нийгмийн орчны нөлөө, хүмүүжил, амьдрахын туршлага бүгд багтана. Далд ухамсар эрүүл бус бодлыг шүүд салахгүй. Тэр үүрэг бол таны нуруунд дээр байдаг. Харин давтагтын хүчийг зөв ашиглавал та далд ухамсарын итгэл үнэмшлүүдийг идэвхтэйгээр дахин програмжилж чадна. Жишээ нь хэрв та өөрийгөө итгэлгүй байдлаас өөртөө итгэлтэй төлөв рүү шилжүүлэхийг хүсэж байвал би энэ дэлхийн хамгийн өөртөө итгэлтэй хүн гэсэн баттгалыг дахин хэлж болно. Гэхдээ гол нь зүгээр хоосон үг давтахтаа биш, харин тэр итгэлийг үнэхээр мэдэрч эхлэхэд оршино. Энд таны одоогийн байдал ямар байгаа нь чухал биш. Гол нь та юунд хүрэхийг хүсэж байна, ямар хүн болохыг хүсэж байна вэ гэдэг дээр төвлөрөх хэрэгтэй. Та эерэг баттгалуудыг тууштайгаар дагтан тэтгэх тусам тэд энергийн түвшинд хэлбэржин бөөгнөрч эхэлдэг. Үүнийг далд ухамсартай шингээж авмагц таны туршлагын талбарт түүнийг боддоор илэрхийлж эхэлнэ. Эцэст нь энэ үндсэн үннийг санаарай. Та өөрөө орчлон ертөнцийн нэг илэрх мөн. Орчлонтой ярилцсан гэдэг нь өөрийн дээд биетэй ярилцаж байна гэсэн үг. Таны оршихуун жолоо таны гарт бий. Амьдралаа та өөрөө чиглүүлж чадна. Дотоод төлөвөө ажиглал, өөрийгөө цэвэрлэл,
оршихуйгаа ариусга. Орчлон ертөнц таны дотоод байдлыг л тусган харуулдаг. Та хариуцлагаа өөрөө өөрч, ухамсараа эерэгтэй нийцүүлэн нэгтгэж чадвал орчлонтой үнэхээр зөв харилцаж эхэлнэ. Таны бодит байдал бол таны зурагдах цагаан даав. Харин тэр зурагт ам оруулагч зураач нь та өөрөө юм.